Энэ 16 онд төсвийн тодтголоор нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг, банкудаас хийх хөрөнгө оруулалтаар 20 тэрбум төгрөг, ингээд нийтдээ 40 тэрбум төгрөгийг гэр оролт дахин төлөвлөлтийн орон сууцны барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан иргэдийн хурлаас. Ингээд сонгуулийн дараа 8 сард төсвийн тодтгол хийж мөнгөгүй гэдэг нэрийдлэр бол энэ төсвийн одоо 16 оны төсвийн тодтголоор батгсан хөрөнгийг хасаа хийсэн юм байна. Энээс бол ямар орчигтой зүйл болсон гэхээр зэрэг энэ хэрвээ 40 тэрбум төгрөг байсан бол 3291 айлын орон сууц баригдаж газраа чөлөөлсөн 1337 айл хашааны газрын айлууд бүгд орон сууцнд орох байсан. Нөгөө дахин төлөвлөлтийн компаниудтайгаа тохирсон байсныхаа дагуу орох байсан. Энийг аашаад энэ шийдвэрийг хүчингүй болгосноос болоод 500 гаруй иргэн орон сууцгүй болсон. Газарчгүй орон сууцгүй болсон. Тэр биднийг ажил авахд бол 20 тэрбум төгрөг бол байгаагүй шүү дээ. Цаасан дээр хараар бичсэн байна. 2016 оны төсөв гэр ороолын дахин төлөлтөнд 20 тэрбум гэж байхгүй. 17 онд байхгүй. Банкны холбоодуудтай бол тийм яриа бол байгаа шүү дээ. Одоо бол биднэрт бол юу гэж хэлж яах нэхэр энэ байсан мөнгийг иргэдийн хурлын ардын намын 34 нөхөр хасцсан юм шиг юм яриад байгаа юм. Ерөөсөө төсөв тэр мөнгө байгаагүй. Тэр бол одоо баталгаа нотлоготойгоо цагаан цаасан дээр хараар бичсэн юм аа одоо бас бид нар нотлох баримттай ярьсан зүг бахаа гэж бодож байна.